Монгол улс шударга өрсөлдөлт чөлөөт эдийн засгийн орчинтой ардчилсан улс юм. Гэхдээ бид дэлхийд өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын эрх чөлөөт байдлаа сайжруулах суралцах зүйлүүд нь олон бий. Сүүлийн жилүүдэд Монгол улсын санхүүгийн чадамж сайжирч, эдийн засгийн өсөлт 6.8%, валютын өөцөд 6 тэрбум ам доллар, засгийн газрын өрөг, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 39.7% хүрч тогтворчлоо. Эрдэс баялагын салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 25%, аж үйлдвэрийн 79%, экспортын орлогын 93%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74%, төсвийн орлогын 28%-ийг бүрдүүлдэг Монгол эдийн засгийн тулгуур салбар юм. Монгол улс 2025 онд 90 сая тонн үйлс, 2.3 сая тонн цэцгийн баяж байна. 8.8 сая тонн төмрийн хөдөр, 149 мянган тонн цайрын баяж байна. 707 мянган тонн хайлуур жонш экспортлож бүхэн амжилтыг үзүүлээд байна. Аж үйлдвэр эрдэс баялагын яамнаас хөрөнгө оруулагч хувийн хвшлийн өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн шинжилгээ, геологийн хайгуудыг нэмэгдүүлэх, боловсруулах баяжуулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх, олон төрлийн ашигт нутгийн олборлтыг дэмжих, алт үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх алт 3А, хариуцлагатай уул уурхай, ESG, TSM стандартыг нутагшуулах бодлогыг баримтлан ажиллаж байна. Аж үйлдвэр эрдэс баялагын салбар бол Монголын нийгмийн эдийн засгийн хөдөлгөгч хүч юм.